Монгол Маск Эрдэнэт компани. Монгол Маск Эрдэнэт компани нь 2014 онд Монгол Улсын засгийн газрын жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих санаачлагыг түшиглэн Орхон аймгийн Баян-Өндөр сумын Урт Булаг багийн нутаг дэвсгэрт өөрийн хөрөнгө оруулалттайгаар байгуулагдсан бөгөөд 2018 оноос Улаанбаатар хотноо үйлдвэрлэлийн нүүлгэн шилжүүлж үйл ажиллагаагаа явуулж байна. Манай үйлдвэр нь өдөрт 3 төрлөөр 5,000 ширхэг амны хаалт үйлдвэрлэх хүчин чадалтай Монгол Улсын нутаг дэвсгэрт орших геолог, уул уурхайн үйлдвэрийн газрууд болон барилгын салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж байгууллагыг бүрэн хангах орчин үеийн техник технологийн дэвшлиг ашигласан Монгол Улсын бүтээгдэхүүн болон эрүүл ахуйн стандартыг хангасан үндэсний үйлдвэр юм. Мөн бид 5 толгой төрж компани, Energy Resource компани, Монгол Россцветмет төрийн өмчит үйлдвэрийн газар, Эрдэнэт үйлдвэр төрийн өмчит үйлдвэрийн газар, Дархны төмөрлөгийн үйлдвэр компани, Эрдэнэс 5 толгой хувьцаат компани, Сайрт минерал компани зэрэг үндэсний томоохон уул уурхайн байгууллагуудын амны хаалтны хэрэгцээг хангадаг жижиг дунд үйлдвэрлэгч юм. Манай үйлдвэр Монгол Улсын MNS 5620-2006, MNS 6654-2017 болон Европын холбооны EN 149-2001, A1 2009, EPP2, EPP3 стандартуудыг хангасан бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж байна. Мөн Монгол Маск Эрдэнэт компани нь Observe Consulting зөвлөх үйлчилгээний байгууллагаас зохион байгуулсан жидүү 5 хөтөлбөр төсөлд хамрагдан 2023 оны 7 дугаар сарын 6-наас эхлэн ISO 9001-2015 чанарын удирдлагын тогтолцоо олон улсын стандартыг үйл ажиллагаанд нэвтрүүлэн хэрэгжүүлсэн. Манай компани өнөөдрийн байдлаар гүйцэтгэх захирал 1, грейд менежер 1, үндсэн ажилтнууд 6, грейд нэгтлэн бодогч 1, грейд инженер 1, грейд туслах ажилтан 2 гэсэн бүтэц зохион байгуулалтаагаар ажиллаж байгаа бөгөөд 2024 оны төлөвлөгөөнд тусгагдсны дагуу ажлын байрыг нэмэгдүүлэх, үйлдвэрийн өргөтгөл хийх, бүтээгдэхүүний төрлийг нэмж борлуулалтыг өсгөх зэрэг томоохон ажлууд эд дундаа явагдаж байна.